Монгол улс өнгөрөх 2 дугаар сард Бургастай боомтоор бүгд найрамдах Хятад ард улс руу анх удаа мах экспортлж байгаагаа зарласан. Эхний удаад 16 тонн махыг Увс аймгийн Монтува компани экспортлсон хэмээн мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш төдийлөн махны экспортыг хийгээгүй байна. Учир нь өнгөрөх 2 дугаар сард цаг уур замын нөхцөл тааруугаас төдийлөн хангалттай экспорт хийж чадаагүй хэмээн албаны хүн тайлбарлаж байна. Энэ Бургастай боомт гэдэг нь байнгын бос ажиллагаатай боомт тэгш тоотоо саруудад нээлттэй хийдэг. Нэг удаа гарна гэдэг нь одоо өнгөрсөн сард бол гарсан. Одоо энэ 4 сараас эхэлж экспорт хийгдэх боломжтой болох юм. Тухайн үед бол яг цагаар агаарын нөхцөл байдал, замын нөхцөл байдлаас болоод бол төдийлөн экспорт хийгдэхгүй байсан. Яг одоо 4 сард гараад бол цагаарын байдал ката болоод зам харгуу маань одоо зас цудгүй болоод ирэхлээр энэ экспортын үйл ажиллагаа бол хэвийн хэмжээнд явагдана. Ирэх сард цаг агаар дулаарч замын нөхцөлч дээрдэг учраас махны экспортыг хэвийн түвшинд хүргэнэ хэмээн мэдээлж байна. Үүнээс гадна Монгол улс махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргуунд Бургастай боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шаардлагатай. Гэвч Бургастай боомтонд дэд бүтэц байхгүйгээс байнгын ажиллагаанд шилжүүлэх боломжгүй. Одоогоор хүнс хөдөө аж ахуйн яам, гадаад хэргийн яамны төлөөлөгчид Хятадын талтай энэ талаар хэлэлцэж байгаа гэлээ. Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэрэгжлийн баг ирж Монголд ажиллаад баруун 5 аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчнгөө эрүүл бүс хэмээн зарлаж Бургастай боомтоор экспорт хийхээр болсон юм а. Энэ нь цаашид зөвхөн Бургастай боомтоор л мах экспортлох гэх асуултыг үүсгэсэн. Тэгвэл энэ талаар бид цаашлаад одоо ховдын ярантын боомт гэдэг юм уу ингээд бусад боомтуудаараа эрүүл бүсгийг зарлуулад тухайн бус нутгийн эрүүлгийг зарлуулад тухайн боомтоор бус нутгаар мах экспорт тал дээр бол ажиллана. Тэгээд богино хугацаанд одоо бид нар энэ зундаа багтаад энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүстэй гэрээ хэлцээр хийгээд явж байна. Дараагийн ээлжинд тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ хэлэлцээр хийж байгаа юм байна. Албаны хүний мэдээснээр ирэх 100 гэхэд Бургастайгаас өөр боомтоор мах экспортлох асуудал шийдэгдэх юм байна. Дашрамдуулахад хүнс хөдөө аж ахуйн яам 2015-2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгожээ. 2015 онд 12 компани 4 оронд 4714 тонн махан бүтээгдэхүүн экспортлсон байна. Харин 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлжээ.